다한테네 대 지게도 아니 저스 좀 쉬어래 다들 이소를 맞추론 겨와진 군 출신 신도네 제부 세븐 좋아니 산주 샘지 준신 따버려야 제분 메세 표현을 줄 나 송도와 시작 간다 야 안에 가서 다시 산주 샘지 맛을 겨와 간디나 겨와 진데 되게 그런 제부들 민 사소나 네 그런 되는 세로 그래서 안에 산주 생기 준신데 가드이나 그 제부면이야 양수 세바미가 야 패로래서 저 여와진 출신신을 뺀다 출신세에서 달리 동물을 질라고도 여다 달리 동물은 제부지 인호 션티대와게겐 베르 бусад буян бүхэн усны мод мэт өрн болсроод барагдах ямагт болно. Бод сэтгэлийн галбирваасан мод нь үргэлжид үрээн гаргаснаар үл барагдан аривжих болно хэмээн айлдсан байдаг. Энэ маань бол бод сэтгэлийн тус эрдмийг өгүүлж байгаа юм аа. Бод сэтгэлээр эзлэгдээгүй бусад ямарваа нэгэн буян байх юм бол тэр буян өрн гарангуут тэгээд тэрхүү буян бол дуустдаг юм аа. За харин бод сэтгэлийн буян бол өрн хизээч барагддаггүй ийм юм аа гэж. Тэгэхээр зэрэг бол бод сэтгэл оролцоогүй хураасан ямарваа нэгэн бусад буян байх юм бол тэр буйны үр бол нэг л болсорно. Харин бод сэтгэлийн буйны бод сэтгэлийн буйныг бол галбирваасан модтой зүүрлээд тэгээ галбирваасан модны үр бол болсорч барагдшгүй байдаг. Тэрнтэй адилхан бод сэтгэлийн буян бол хизээч барагдшгүй ийм юм аа гэж ингэж айлдсан байна. За энэ нь бол бод сэтгэл гэдэг бол ямар чухал юм бэ гэдгийн бас нэгэн учир шалтгаан юм. Бод сэтгэл гэдэг бол үр дагаврынхаа үүднээс ч гэсэн аваад үзэхэд бол ийм хэмжээшгүй үр дагавар нь гардаг ийм ач тустай юм аа гэж. За тийм учраас бол ийхүү бод сэтгэлийн тус эрдмийг санаад бод сэтгэлийг аль чадах чинээгээр үүсгэж ямарваа нэгэн буян бүгдийг бол бод сэтгэлийн үүднээс хийж байх юм бол хамгийн сайн юм аа. За тийм учраас ялангуяа өнөөдөр энэхүү ганжуурын лүнг хүртэж байгаа энэхүү буйнаа ч гэсэн боломж байвал жинхэнэ бод сэтгэлийг үүсгэж түүгээрээ өдөөгдөн энэхүү ганжуурын лүнг сонсох буйнаа хураах. За жинхэнэ бод сэтгэл төрөхөд хэцүү учраас жинхэнэ бод сэтгэл төрөөгүй ч гэсэн бод сэтгэлийг дотроо сайтар тодруулан бясалгаж тэгээд бод сэтгэлийн үүднээс энэхүү номыг сонсох юм бол маш их буян хураах юм аа. За тиймээс бол их болсон хамаг амьтны тусын тулд би төгсгийгээс бурхны хутгийг олё гэсэн ийм сэтгэлийг үүсгээд сэтгэл дотроо сайтар тодруулан бясалгаад тэгээд тэр сэтгэлийнхэн үүднээс бол энэ номоо сонсох ёстой юм. Хамаг амьтан бол бидэнд хэмжээшгүй ачтай. Тэдгээрийн ачийг яаж хариулах вэ гэхдээ зэрэг төгсгийгээрсэн бурхны хутгийг олох юм бол тэр бүх амьтны ачийг бол хариулах ийм боломжтой болох юм аа. Тийм учраас амьтан бүгдийн тусын тулд бурхны хутгийг олё гэсэн энэ сэтгэлийг үүсгээд за тэгээд түүгээрээ энэхүү номыг бол сонсоорой.